Өнөөдрийн номлолын сэдэв бол дуудагдсан зорилгынхаа дагуу сэргээгдэх тухайга. За түлхүүр ишлэн уншид дуулал 145-ын 4. Нэг үеийнхэн таны үлсийг нөгөө үеийнхэнд магтаж таны хүчирхэг үйлдэлүүдийг тунхагланаа. Амен. Өө эзэн минь танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Та биднийг босгож сэргээхийн тулд биднийг анх та бий болгосон тэр цэвэр ариун гэмгүй тэр байдалтай аваачийн тулд биднийг бүхий л талаар сэргээж биднийг зөв суурин дээр суйрлуулах гэж байгаад үнэхээр талархан залбирч байна. Эзэн тэгэд өнөөдөр та биднэрт бас сэргээлтийн гол нэг суур ойлголтыг зааж өгөх гэж байгаад үнэхээр талархан залбирч байна. Эзэн та биднэрт өгөө өгч таны үг бидний бүх яс чүмгийг нэвт сүлэгдэл нь орж ирээсэй гэж бид нар гойн залбирч байна. Бидний сэтгэл сүнсийг бас салтална таны үг орж ирээсэй гэж бид нар бас гойн залбирч байна эзэн. Эзэн танд талархъя, үнэхээр их талархъя. Эзэн Есүс Христийн нэрээр үгийн төлөө талархан залбирч байна. Аамен. За нэг бүтэнсэ өдөр сүмдээ ирэх байсан чинь их удаа ирэх юм шиг санагдав. Украин сүмийн 35 жилийн хойд очисон. Тэгээд 35 жил болохдоо 4 пастрын нүүр үзээд сая 4 дахь пастраа томилж байна. Тэгээд эхний пастор нь 90 ондын сүмээ байгуулад буцаад Украин руу дуудагдаад явсан юм байна. Хоёр дахь пастор нь өөр чуулганд дуудагдаад өөр чуулганд тарьсан юм байна. Гурав дахь пастор нь одоо яг 12 жил үйлчилж байгаад одоо 4 дахь пастортай үйлчлэлээ дамжуулж өгж байгаа тийм арга хэмжээнд очиод ирсэн. Тэгээд сүм чуулган болгон өөрийн дуудлагатай, өөрийн дүр төрхтэй. Тэгээд Украин чуулган бол яг өөрсдийнхөө Америкт амьдарж байгаа украинчуудад дуудагдсан гэж анх байгуулагдсан чуулган байна. Тэгээд тэрүүгээр 35 жил ингээд үйлчилсэн юм байна. Анх тэгээд цөөхөн хүн ирээд паркинг лотоор зогсоод байрчгүй юучгүй зогсоод сүмийн төлөө залбирч байгаад тэгээд 90 онд сүмөө байгуулгаад тэгээд энэ Сиатлын баг бүх хотод очиод байшин рентэлж явсаар байгаад тэгээд дараа нь тэр рентэнд одоогийн байгаа байраа худалдаж авсан юм байна. Тэгээд тэр байраа аваад сая ковидын үед хүмүүс нь цөөрсөн ч гэсэн пастор нь тэр байраа өргөсгөн гэж яагаад экстенд болгоод сунгаад байраа урт болгоод тэгээд цөөхөн үнэтэй байсан ч тэр үйлчлэлээ хийгээд тэр хүн цөөржин гэж байраа багасгах биш харин томсгсон учраас хүмүүсээр өрөөгдөд сая нөгөө дайнаас хойш маш олон украинчууд орж ирээд сүмэнд буцаад дүүрэн болсон байна. Тэгээд бид нарыг очиход зочид нэмэгдээ тэр байранд нь багтахгүй тийм олон хүн болсон байсан. Тэгээд нөхөлөө авалттай их дөр гадаа гудамжинд чирээгээ зассан байсан. Тэр байранд багтахгүй. Тэгээд бурхан яаж ингэж дуудлагадаа өнж байгаа сүм чуулган нэг өрөөдийг бас ингээд хараад ирлээ. Тэгээд маш ингээд ялгаатай бид нар чинь хуучин нөгөө Украинд нөгөө ортодокс пентекост чуулган байсан. Яг тэр хэлбэрээ хадгалаад үлдсэн. Хүмүүс нь магтаалаад дуулдаггүй зөвхөн найрал дуучид нь дуулдаг. Тэгээд хүмүүс нь зөвхөн дуугаа зогсоод хүндэтгээд сонсч байдаг. Харин залбирахтаа бол бүгдээрээ сүрдээд залбирдаг. Бажгаал залбирал нь бүр хичнээн их болоод байгаа мэдхгүй. Бүгд газар сүгдэж байгаад залбирдаг. Тэгээд орсоор украинаар англиар хэлээр ярих нь хэлээр яг анх бид хоёрыг 12 онд очиход тэр залбирал ямар байсан яг тэр сүнслэг байдал яг хэвээрээ тэр чуулганд тийм байсан. Тэр байдал руугаа буцаж очисон байгаа. Тэгээд маш их уран зоригнуудыг авсан. Тэгээд тэр өөрийнхөө л community үйлчлэгтэр Украин чуулган одоо өнөөдөр гадагшаа чиглэсэн мишн бий болгоод тэрийг манай Андрей Карпович тэр мишнийг бий болгож өгчээсэн байна. Тэгээд энэтхэг Эл Салвадор, Никарагуа, Орос, тэгээд Европын орнууд, Израиль гээд олон орн руу хүмүүсээ явуулдаг ийм үйлчлэлийг хийж ингэж тэлсэн байна. Тэгээд бурхан дуудахтаа хүмүүсээ яаж дууддаг, тийм ээ, яаж үйлчлүүлдэг, тэрүүгээр өөрөө яаж алдаршдаг гэдгээ
яг тэр чуулганы түүхээр бас биднэрт харуулсан. За тэгээд дараа нь бид нар 2 дахь өдөр Энжигийн төгсөлтөн дээр Розов Шэрэн сүмлэр очисон. Тэр харуудын сүм байгаа. Тийм. Тэгээд тэнд очиход бас маш өөр дуудлагатай. Бас харуудынхаа комьюнитид дуудагдсан. Гэхдээ бид нар Библийн сургууль байгуулад, Библийн сургуулаараа дамжуулаад маш олон цагаан тэгээд тэр дунд нь бас бид нар орцсон тий Аазуудыг хүртэл ингээд босгоод сургаад ингээд явж байгаа. Тэр нэг пастрын тэр Библийн сургууль байгуулсан үйлчлэлээр ямар олон үндэстнүүд тэнд босч байгааг бид нар бас ингээд харсан. Тэгээд тэнд хийж байгаа тэр магтан дооны үйлчлэл нь бүр шал өөр. 4 квартет гарч ирээд 4 хар эрэгтэй хүн гарч ирээд ямар ч дууны үг харахгүй ганцхан гитартайгаар тэнд яаж Бурхныг магтаж тий яаж яаж байгааг бид нар ингэж харж ерөөсөө дууны үг харахгүй дуулдаг даа тий амар цоглог тэгээд дуулдаг. Тэгээд тэр квартет нь одоо Канзас Ситид болох тийм магтан дууны тэмцээнд оролцох гэж явах гэж байгаа гэдэг тэгж ярьжсэн. Тэгээд тэнд докторийн зэрэг авсан нэг хүн байсан, мастерын зэрэг авч байгаа нэг хүн байсан. Тэгээд бакалаврын зэрэг авч байгаа 2 хүний нэг нь Энжи байсан. Тэгээд бас тэр жижигхэн тэр чуулганаар дамжуулаад тэр чуулганы хажууд байгаа тэр жижигхэн Библийн сургуулаар дамжуулаад яаж тэр олон үндэстэнд Бурхан хүрж байгааг бас бид нар тэнд харсан тий. Тэгээд тэндээс гараад бид нар мишн сургууль дээр очисон. Тэнд инкушин төгсөлт болсон. Маш олон хүмүүс мишн дэлгээгдсэн дуудлагуудаа хүлээж авсан. Тэгсэн манай охин хаашаа илгээгдсэн гэж Сауди Араб. Сонсоод миний зүрхсэн. Тэгэхээр тэр Сауди Арабын постэр дээр зөвхөн ингээд нүдэн ил гарсан хар ингээд гівлүүртэй 2 эмэгтэй зураг. Тэгээ би инкушиг яг гівлүүртэйгээр төсөөж бодтол яг ингээд явахантай гэж ингээд бодоод би өөрөө ирэхгүй ингээд уйлсан. Ээж хүний хувьд бол тийм газар руу явуулмаар үү те. Гэхдээ Бурхан илгээж байгаа учраас хизээ явахыг мэдэхгүй тий. Гэхдээ дуудлага авч байгааг нь хараад амар барахсан. Христ жийж авнар бол хүүхдүүдэд дуудахад мишнд явхад хамгийн их баярлдаг. Гэхдээ хаашаа явж байгааг нь хараад бас айдгийн билээ дээ. Гэхдээ Бурхан дуудсан учраас бид нар явуулахгүй гэх юу байхгүй тийм ээ. Тэгээд бас охиноо дуудагдахыг тэнд харсан. Тэгэд ийм 7 хоногийн дотор маш олон өөр Бурханы дуудагдсан хүмүүсийг харж үйлчлэлүүдийг ингээд хараад ирсэн. Тэгээ манай сүм чуулган бас дуудагдсан тийм ээ. Пастор дуудлагыг өгөхдөө өөрийнхөө комьюнитид үйлчилж, өөрийнхөө комьюнитигээр дамжуулаад бусад улс үндэстнүүдэд үйлчилж дуудсан. Тэгэд Матай 28-19-с 20 дугаар эшлэл агуу захирамжийг өгсөн. Тэгэхээр энэ дуудлага бол манай чуулганы дуудлага. Тэгээ бид нарт ирсэн дуудлага гэж ойлгох хэрэгтэй. Тэгэд энэ дуудлагын дотор биднэрт хүн болгонд өгсөн бас тодорхой дуудлагууд байгаа гэдгийг бид нараас ойлгох хэрэгтэй байна. Тэгэд энэ талаар бид нар Библиэтэйгээ холбоод дуудлагын тухай өнөөдөр дэлгэрүүлээд үзье гэж бодож байна. Тэгэд бидний түлхүүр ишлэлд нэг үеийнхэн таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж таны хүчрхэг үйлдэлүүдийг тунхаглана гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр Бурхны үйлсийг магтахдаа нэг үеийнхэн тийм ээ өмнөх үеийнхээ үйлсийг дараа тэр дунд үеийнхэн дараагийнхаа үйлсийг дамжуулж ингээд уюуд дамжуулаад явах юм тийм ээ. Гэтэ бидний хийж байгааг биш. Харин биднээр дамжуулж Бурхан юу хийснийг ярина гэж хэлж байгаа байхгүй юу? Харин Бурхан тэр өөрийнхөө үйлсүүдийг дандаа хүмүүсээр дамжуулж хийдэг. Хүмүүсээр дамжуулж хийхдээ дуудлага өгдөг. Би чамайг өөрийнхөө алдрын төлөө ашиглана гэсэн дуудлага өгдөг. Тийм ээ? Тэр хүний алдрын төлөө биш. Тэр үндэстний алдрын төлөө биш. Харин Бурхан өөрийнхөө алдрын төлөө тэр дуудлагыг бидэнд өгдөг. Харин тэр хүмүүс яг тэр өөрийнхөө тэр үе, тэр цаг үед дуудагдсан. Яг тэр байгаа газараа дуудагдсан
тэр байгаа газараа бурханд ашиглагдана гэдгээ бид нар ойлгох хэрэгтэй байдаг тийм ээ. Харин хэнийг хэрхэн ашиглах вэ гэдгээ бурхан өөрөө тэр хүмүүст хувьчилж танилцуулдаг байж байгаа. Тэрийг бидний бурхантай хийж байгаа тэр хувьчилсан харилцаануудаараа биднэрт таниулж мэдрүүлдэг байж байгаа. Тэгэхээр бидний бурхантай хувьчилсан харилцаа гэдэг бол маш чухал харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан биднийг сэргээгдсэн амьдрал дотор босгон байгуулахдаа 4 гол тулгын чулууг зөв байранд нь тавих гэж байгаа гэж бид нар ойлгож байгаа тийм ээ. Тэр 4 гол тулгын чулууны нэг маань бидний зорилго, амьдралын зорилго байж байгаа. Түрүүнд нь бид нар зөвхт байдлын суурийн тухай ярьсан тийм ээ. Одоо өнөөдөр бид нар зорилгын тухай ярих гэж байгаа. Тэгэхээр зорилгын тухай ярихад 3 гол зорилго байдаг тийм ээ. Нийт хүн төрлөختөнд өгсөн бурхны зорилго байж байгаа. Үндэстнүүдэд өгсөн зорилго байж байгаа. Тэгэд хувь хүмүүст өгсөн зорилго байж байгаа. Тэгэхээр нийт хүн төрлөختөнд өгсөн зорилго бол биднэрт тодорхой байгаа. Бурхан хэлэхдээ яг одоо бид нар өөрсдийнхөө дүр төрхөөр хүнийг бий болгоё гэж хэлсэн байгаа тийм. Өөрсдийнхөө гэдэг нь бурхан, хүү, ариун сүнсний дүр төрхөөр бид нар бий болгоцтой. Тэр дүр төрхөөр яагаад бид нар бий болгож байгаа гэхээр бид нар өөрсдийнхөө тэр дүр төрхөөрөө бурханы алдрыг харуулахын тулд тийм ээ. Энэ бол бидний амьдралын гол зорилго. Хүн төрлөختний гол. Амьтан ургамлуудыг бурхан өөрийнхөө дүр төрхөөр бий болгоогүй. Зөвхөн хүн төрлөختнийг тийм ээ. Тэгэхээр хүмүүсийг бүтээсэн бурханы гол зорилго бол өөрийнхөө алдрыг тийм ээ хүмүүсийн дүр төрхөөр өөрийнхөө алдрыг харуулах байгаа. Тийм учраас бид нар яадаг бурханд талархдаг, магтдаг яг ийм зорилгоор бүтээгдсэн байдаг. Тэгэхээр бид нарыг бурхан бүтээхдээ өөрийнхөө сайн хүү, сайн охин, сайн аав, сайн ээж, сайн эхнэр, сайн нөхөр тийм ээ, сайн ах, сайн эгчгээд ийм бүх байдал дотор байлгахаар бүтээсэн. Тэгээ энэгээр дамжуулаад бурхан тэр хүн төрлөختнийг бүтээсэн үндсэн зорилгоо биелүүлж байгаа. Энэ бол бидний үндсэн хүн төрлөختний үндсэн дуудлага гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхий дуудлага гэж ойлгох хэрэгтэй. За дараа нь үндэстнүүдэд зорилгыг өгсөн. Үндэстнүүдийг дуудсан байгаа тийм ээ. Авраамаар дамжуулаад Израиль гэсэн үндэстнийг бий болгосон. Тэгэд Израиль үндэстэн бусад үндэстнүүдэд үлгэр жишээ болох ёстой байсан. Үлгэр жишээ болж чадаагүй учраас Есүс ирээд харь үндэстнүүдийг бас дуудсан байгаа тийм ээ. Тэгээд даяар чуулган гэж бий болсон. Даяар чуулган зөвхөн Израильчууд биш бүх үндэстнүүдээс бүтсэн юм даяар чуулган. Тэгээд даяар чуулган дотор үндэстэн болгон өөрсдийн зорилготой тийм ээ. Бид нар Баяраа пастрыг ирээд номлоход нь ойлгосон. 97 онд тэр Монголд конференц дээр Америк иш үзүүлэгч ирээд монголчууд тэр нэгэн цаг дэлхийн талыг эзлээд явж исэн шигэ Монгол итгэгчид өнөөдөр дэлхийд сайн мэдээ тараах үйлчлэл дуудагдсан байна гэж хэлсэн байсан тийм ээ. Монгол үндэстэн даяарч байна. Өнөөдөр Монгол сайн мэдээний үйлчлэгчид бараг дэлхийн бүх улс орн болгонд явж байна. Тийм ээ. Бусад улс үндэстний хүрч чадаагүй газруудад явж байна. Бид нар Израильд байна, Африкт байна, Латин Америкт байна, бүх орнуудад явж байна Монгол үндэстэн. Тэгэхээр үндэстэн болгонд зорилготой. За тийм ээ. Бүх үндэстнүүд л сайн мэдээнд явж байгаа тийм ээ. Гэхдээ үндэстэн болгон үндсэн зорилготой. Нэг Америк пастор явуулсан Солонгос үндэстэн бол яг залбиралд дуудагдсан гэх. Солонгосчууд бол өөрийн залбиралд гаргав тийм ээ. Залбирахдаа хитэн цагаар чамаагүй залбирдаг тийм үндэстэн. Залбирлын уул гэж байдаг. Тэр залбирлын уул руу бүр мишнерүүд очдог байж байгаа тэнд байдаг тийм ээ. Тэгээд 24/7-гийн үйлчлэлүүд маш ихтэй. Солонгосчууд бол яг даяар чуулган дотор залбирал дуудагдсан гэдэг ингэж бас ярьж байна. Гэх мэтчлэнгээр
Тэгээд чуулган болгон бас даяар чуулган дотор дуудлагатай тийм ээ. Манай чуулганы дуудлага ахлах пастраар дамжуулаад биднэрт ирсэн байгаа. Бүх үндэстнүүдэд бид нар дуудагдсан. Өөрөөр хэлбэл энэ Америкт байгаа бүх үндэстнүүдэд бид нар сайн мэдээ хүргэх үүрэгтэй. Зөвхөн монголчууд биш. Энийг бид нар бас ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар англи үйлчлэл гэдгийг нээсэн байгаа тийм ээ. Англи үйлчлэлийн пастортай болсон байгаа. За 3 дахь зорилго нь хувь хүний зорилго. Хувь хүн тийм ээ. Хувь хүн болгонд Бурхан өөрийнхөө зорилгыг танилцуулж тодорхой дуудлагыг өгнө. Тэр тодорхой дуудлагыг өгөөд тэр хүмүүст өөрийнхөө ариун сүнсний бэлэг авьяасуудыг, үйлчлэлийн бэлэг авьяасуудыг өгдөг. Энэ тухай бид нар бас түрүүчийн жилүүдэд нэлээд их ярьдаг байсан тийм ээ. Дуудлагаа хэрхэн авах вэ? Бэлэг авьяасаа хэрхэн ашиглах вэ гэдэг юм уу тухай. Тэгэхээр энэ хувь хүмүүс бол бас тусдаа өөрсдөө ариун сүнсний сүм байгаа шүү. Тэгээд тэр өөрсдөө ариун сүнсний сүмийн хувьд өөрсдийгөө бас барилга гэж бодож тэр дөрвөн суураа өөртөө бас бий болгож зөв байршуулах хэрэгтэй байж байгаа тийм ээ. Тэр дөрвөн гол барилгын суурь маань юу гэдгийг бид нар мэдж байгаа тийм ээ. Байрлал, зорилго, хүч чадал буюу эрх мэдэл, түншлэл гэдэг ийм дөрвөн гол суурь байж байгаа. Тийм ээ. Фундамент байх юм бол яг дөрвөн болонд нь байгаа тэр чулуунууд гэсэн үг тийм ээ. Түрүүнд нь бид нар байрлалын тухай ярьсан. Бидний байрлал бол ерөөсөө зөвхт байр суурин дээр байх. Зөвхт байх. Есүсийн дотор бид нар зөвхtöд тооцогдсон гэдгээ бид нар ойлгож авах тухай түрүүчийн номлол дээр бид нар ярьсан байна. Тэгээд энэ зөвхт байдлаа олж авахд бидний энэс өмнө түрүү саруудад ярьсан Еврей 6-гийн 1-ээс 3-т хэлсэн нөгөө 6 гол сургаал гэж байна тийм ээ. Өхмөл үйлсээс гэмших, Бурханд итгэх, баптизм өртөх, гар тавих, үхсдээс амьлуулагдах, мөх шитгэл гэсэн энэ 6 гол сургаал чинь биднийг тэр зөвхт байдал дотор байлгах гол сургаал байж байгаа. За өнөөдөр бол бид нар зорилгын тухай ярихдаа үйлчлэлийн дуудлагыг биднийг Бурхан ямар үйлчлэл дуудсан бэ гэдэг тухай ярих хэрэгтэй болж байна. За бидний энэ дөрвөн тулгуур чулуу Адамд яг байсан. Хүн төрлөختөнд яг байсан гэсэн үг тийм ээ. За энэ бол Бурханы Адамыг ерөөл дотроос бид нар энийг олж харж болно. Эхлэл 1:27-оос 28. Тэгээд Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээв. Эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээв. Түншлэл байна тийм. Түншлийн чулуу энд харагдаж байна. Харилцаан дотор бүтээсэн биш тийм ээ. Бурхантай харилцах харилцаа байлаа тийм байсан. Тэгээд хажуу тийшээ харилцах харилцаа түншлэл дотор гэж харагдаж байна. За дараа нь Бурхан тэднийг ажиллаж тэдэнд гэж байна. Ажиллаж гэж юу? Бурхан ажиллана гэдэг чинь баруун мутраа хүргэж байна тийм ээ. Баруун мутраа хүргэж байна. Бурхантай маш ойролцоо ирдэг. Бурхантай яагаад ойр харилцаанд байж байгаа юм? Зөвхт байрлалд байгаа учраас, зөвхт ариун, гэмгүй, нүгэлгүй байсан учраас Бурхан Адамын хоёрыг шууд ажиллаж шээ тийм ээ. Ажиллаад энэ бол зөвхт байрлалын тулгын чулуу хэлж байна. Тэдэнд өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж. За өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж. Энэ бол зорилго тийм ээ. Нийт хүн төрлөختөнд өгсөн ерөнхий зорилго энд харагдаж байна. Дуудлага гэсэн үг тийм ээ. Ямар дуудлагатай вэхээр тэр үеийнхнийг бий болгох гэж байна. Өсөн нэмэгдэж тэгээд тэр өөрийнхөө үеийнхэнд үйлчлэн тэр өнөр отхон болсон өөрийнхөө үеийнхэнд үе рүү дуудсан байгаа байхгүй. За тэгээд газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш, далайн зах согторгуун шууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав. Бүх зүйлийг захир гэж байна тийм ээ. Газар дэлхий, амьтан, ургамал, шувуу, огторгууд байгаа шууд бүгдийн захир гэдэг. Хүч чадал эрх мэдлийг энд өгж байна тийм ээ. Дөрөвдөг чулуу. Тэгэхээр дөрвөн тулгуур чулуу дөрвөлээ энд харагдаж байгаа байхгүй энэ ерөөл дотор. Ингэж өөрийнхөө бүтээлийг
Бурхан ерөөжсөн байна. Тулгуур чулуучинд байна шүү гэж хэлж ингээд ерөөжсөн байна. Энэ дээрээ л сурлаад яваарай гэж, тийм ээ. Тэгээд хэрвээ бид нар яг энэ дөрвөн тулгуур чулуун дээрээ зөв яваад өдөө хүртэл явсан бол бид нэр үржээд олон болоод бүгдээрээ зөвхт, тийм ээ. Бүгдээрээ зөв харилцаатай, бүгдээрээ мөнх настай тийм байх байжээ. Тэгээд өөрийнхөө үеийнхэнд үйлчлээл, тийм ээ. Үйлчлээд тэгээд бидний үйлчлсэн үйлчлэлээр дараа үеийнхэн маань Бурханыг магтаал ингээл яваад авах байсан байна шүү дээ. Тэгээд бид нар угаасаа л зөвхт байгаа учраас дараа үеийнхэнд үлгэр жишээ олцсон, тийм ээ. Биднийг хараад дараа үеийнхэн минь өсөж хүмүүжээл явах тийм байсан байна шүү дээ. Гэтэл бид нар ингэж чадаагүй, тийм ээ. Адам, Ив хоёр нүгэлд унснараа энэ бүх зүйл яг тийм байдлаараа хэрэгжиж чадаагүй байдаг, тийм ээ. За Библиэд бичигдсэн дараалалаар нь харах юм бол Бурхан эхлээд хүнийг бий болгочоод дараа нь Эден цэцэрлэгийг бий болгосон байгаа. Эхлэл 2:7-8 Эзэн Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд оршигч болжээ. Эзэн Бурхан дорн зүгт Эден цэцэрлэг байгуулад тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ гэж. За хүнийг тоос шорооноос бүтээгээд тэгээд амин амьсгалыг хамраар нь үлээж оруулаад гэдэг ариун сүнсээ өгөхөд хүн амьд оршигч болсон гэж хэлж байна. За тэгээд амьд оршигч болсныхын дараа Эден цэцэрлэгийг байгуулад хүнийг тэнд аваачаад Бурхан тавьсан байна, тийм ээ. За дараалал нь бол ийм байсан байна. Тэгэхээр хүнийг тэнд авчирч тавина гэдэг чинь ямар нэгэн зоригтойгоор аваачиж тавьсан гэсэн үг. За ямар зоригтойгоор тавьсан бэ гэдгийг Эхлэл 2:15-д хэлсэн байна. Эзэн Бурхан хүнийг аваад Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав гэж. Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд. Зорилго нь тэр юм тий. Арчлуулан сахиулах гэдэг нь англиар cultivate and keep гэж хэлж байгаа. Тэгэхээр Эден цэцэрлэгийг тэр сайхан байдалтай байлгах байна. Тэгээд keep гэж хамгаалах байна, тийм ээ. Тэгэхээр хамгаална гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Яг тэр Эден цэцэрлэг дотор нэг муу юм байгаад байна да. Тэр муу юмнаас тэр цэцэрлэгийг хамгаалах байсан байна, тийм ээ. Тийм зоригтойгоор Адамыг тэнд аваач тавьсан байна. Тэгсэн чинь Адам тэр хамгаалах зорилгоо биелүүлж чадаагүй, тийм ээ. Эден цэцэрлэгийг ч хамгаалж чадаагүй, эхнэрээ ч хамгаалж чадаагүй байгаа шүү. Одоо хамгийн гол өөрөг зорилгоо биелүүлэх нь Адам учраас Адамтай Бурхан хариуцлага тооцсон байдаг, тийм ээ. За тэгээд Адамаас болоод хүмүүс гим нүгэлд унаад Бурханаас холдсон. Угаасаа гим нүгэлтэй болохоор Бурхан тэр гим нүгэлтэй хүмүүстэй хамт байж чадахгүй. Гэхдээ Бурхан хүмүүсээс холдоод явчихаагүй. Бурхан газар сайгүй оршдог учраас хүмүүсийг бүтээсээр байсан. Тэр бүтээсэн хүмүүсийнхаа дотор өөрийнхөө агуу хүслүүдийг суулгаад л байсан, тийм ээ. Тэр бүх хүнд тэр сүнсээр Бурхантай холбогдох тэр чадварыг өгсөн байсан. Харин тэрийг хүмүүсийн хийжсэн нүглүүд муу үйлдэл нь тэрийг давмгаалаад байсан. Хүмүүс л хит их нүглийн дарамтанд орсон, хит их сатааралд байсан учраас Бурханыг олж харж чадахгүй тийм болсон байна. Тэгж их холдсон байсан байна. За энэ тухай Үйлс 17-гийн 26-аас 27-д хэлдэг. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрлөختнийг үндэстэн бүрийг бүтээж товлсон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь хүн Бурханыг ирж хайх ёстой учир агаад тэр бид бүхний хинээсэн ч холгүй хэдий ч хүмүүс түүнд хүрч түүнийг олоо асаа хэмээсэнд болоо. Тухай юу гэсэн үг вөхөр Бурхан байж л байсан, харин хүмүүс өөрийг нь хайгаад ирээсэ олоод ирээсэ гэж бодож байсан, тийм ээ. Хүмүүсийн сүнс хэдийгээр хүүл болцсон байсан ч гэсэн ямар нэгэн сүнслэг юм байдаг гэдгийг тэд нар бол мэдэрдэг хэвээр байсан.
Тэгэхээр Эден цэцэрлэг гэдэг бол яг бурхан тэр тэнгэрт байгаа тэр деважинга тийм ээ газар дээр байгуулсан тийм цэцэрлэг байсан шүү дээ. Тэгээд тэрийг л тэр дээрээс бурханаас тэрслээд ирсэн сатанаас хамгаалаарай л гэж тийм үүрэг зорилгыг Адамд өгсөн байсан тийм ээ. Тэгээд дээр нь тэрийг яаж ойлгуулсан гэхээр энэ модны жимснээс битгий идээрэй. Давхар ингэж хэлсэн байсан. Тэгэд Адам тэрийг бас зөрчсөн тийм ээ. Тэр хамгаалах ёстой тэр муу ёрын сүнсний үгэнд орсон тэр эхнэрийнхээ үгэнд ороод өөрөө тэр жимсийг аваад идсэн. Ингээд хүн төрлөختөнд нүглийг авчирсан байдаг. Өнөөдөр сүм чуулган яг тэр Эден цэцэрлэгийн нэг хувилбар тийм ээ. Өөрөлдвөл Тэнгэрийг газар дээр авчирдаг гол зүйл. Өнөөдөр бид нар магтаалаар эзний оршихуйд орж тийм ээ. Үгээр эзний оршихуйд орж, залбирлаар эзний оршихуйд орж, эдгэр чөлөөлөлтөөр эзэн рүү ирж энэ бүх зүйл чинь яг тэр Эден цэцэрлэгт ямар байсан бэ гэдгийг бид нар сануулахын тулд хийгддэг бүх үйлчлэлүүд байж байгаа. Тэр бид нар ойлгох хэрэгтэй тийм ээ. Яг бурхныг тэр таньсан хүмүүс бид нар яг өөр дотроо тэр Тэнгэрийн хаанчлалыг мэдэрч болно. Бид нар өөрсдөө бурхны сүм гэдгийг ингэж таньж мэдэрсэн хүмүүс бол бурхныг цагийн цагт үеийн үед магтаж алдаршуулсаар байсан. Бид нар энийг Библиэс харж болно тийм ээ. Дуулал номын 139-ийн 16-аас 18-д ингэж байна. Миний төрхөө олж амжаагүй үр хөврлийг таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн нэгэн ч болоогүй байхад тэд бүгд таны номд бичигдсэн байжээ. Өө бурхан, надад хандсан таны бодлоод хичнээн нандин бэ. Тэдний нийлбэр хичнээн их вэ. Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна. Би сэрүүн байхтаа ч тантай хамт байна гэв. Энэ Давид эзнийг магтаж байгаа юм тийм ээ. Давид энийг ойлгож ирсэн байх нь шүү. Өөрийнхөө сүнсээр эзнийг хайж олж болно. Өөрийнхөө дотор тэр Эден цэцэрлэгийг байгуулж болно. Тэгэд энийг ойлгосон учраас бурхныг магтаад тийм ээ. Таны бодлоод хичнээн нандин бэ. Тэдний нийлбэр нь хичнээн их вэ. Энд бүгдээрээ магтаал байж байгаа шүү дээ. Тэгэд сэрүүн байхтаа ч би тантай хамт байна гэх. Цаг үргэлж бурхантай хамт байна. Давид дуудлага авсан байсан тийм. Давид төгсөн тодорхой дуудлага байсан. Эзэнт дуудагдсан Израиль үндэстний 2 дахь хаан болох дуудлагыг өгсөн байсан. Тэгэхээр тэр дуудлагыг өгчөөд бурхан дуудлагыг өгөхөд Давид тэр дуудлагаа яаж биелүүлэх тэр төлөвлөгөөгөө сайн мэдэхгүй байсан. Тийм ээ. Тэр дуудлагыг биелүүлэх тэр төлөвлөгөө бас өөр. Бид нар бурханы алдрын төлөө бүтээгдсэн гэдгийг ойлгодог шиг Давид бурханы алдрын төлөө бүтээгдсэн гэдгийг ойлгосон. Тэгээ өөрт нь бас хаан болох дуудлага өгсөн гэдгийг ойлгосон. Тэгтээ төлөвлөгөөгөө сайн мэдэхгүй байсан, тийм ээ. Ермая 29:11-д учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй байна найдварыг өгөхийн тулд гай гамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна гэсэн. Тэр эзэн дуудлагаа өгч зорилгыг нь танилцуулчаад бас төлөвлөгөөнүүдийг нь бас тусад нь танилцуулна. Яаж хийх? Яг л тэр дуудлагыг авчаад хүн болгон шууд тэр үйлчлэлд ороход бэлэн биш байдаг тийм ээ. Бурхан бэлтгэдэг байгаа. Зорилгогүй хүн бол амьдрахад хэцүү гэдгийг бид нар мэднэ. Тийм ээ. Зорилгоо ойлгохгүй яваад байгаа хүмүүс бол маш хэцүү байдаг. Хүмүүсийн зорилго бол маш ахархан. Тэ одоо бид нар юу гэдэг вэ? За ээж аав нар бол за нэг хүүхдээ
хай скул төгсгч юмсаа эсвэл хүүхдээ нэг боловсралтай болгочих юм. Тиймэрхүү зорилготой тий. Хүүхэд нь ч гэсэн за нэг хай скулээ 4 point GPA-тэй төгсгч юмсан гэдэг их сайн да тий. Тэгээд бакалаврын зэрэг аваад нэг сайн ажилд орчих юмсан гэдэг. Энэ бол маш их богинохон зорилгууд байгаа байхгүй юу? Тэр зорилгууд биелчихэд дараа нь тэр хүн хосорчдөг байж байгаа тий. Одоо би л ирэхэд нөгөө диплома хамгаалчаад курсынхнаас хамгийн түрүүнд диплома хамгаалцсан. Оройн юу их юм мэдэхгүйсэн. 5 жил ингээд дипломын төлөө сурцсан. Тэгсэн чинь оройн тэр диплома хамгаалцсан юу их юм бүү. Тэгсэн чинь харин манай нэг диплома бичиг байсан найз тусалж өгөөч гэх нэг зорилготой болоод тэрэндээ тусалсан байгаа байхгүй юу. Тийм л богинохон зорилготой. Мастер хамгаалахад бол нэг зорилго нь байсан. Монголд очиод нэг яг энэ шинэ сурсан сэтгүүл зүйнхээ онлоор сургууль байгуулна гэдэг явж байгаа байхгүй юу. Тэгээ очисон чинь чадаагүй тий. Надаас шалтгааллахгүй маш олон нөхцөл байдал. Тэгээ сэтгүүл зүйн аль хэдийн худалдагдсан байсан байхгүй юу. Улс төрчид худалдаад авсан аль хэдийн том сонингууд гарцсан. Бидний өмнө нь заагаад шинэ сэтгүүл зүй заагаад явсан хүүхдүүд бүгдээрээ тэнд нь очиод худалдагдсан юмд нь орсон. Тэгээ ямар ч тийм нөхцөл байдал байхгүй болсон байсан. Тэгээ нөгөө зорилго ямар ч хэрэггүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээ сая юугаар доктор ингээ хамгаалсан чинь тэр арай өөр байгаа байхгүй юу. Яг тэрүүгээр би хүмүүсийг сургах ёстой юм байна. Заах хэрэгтэй юм байна гэд цаашаа ингээ зорилго бол эзний дотор авсан дуудлага шал өөр байт юм байна гэдгийг ингэж 4 удаагийн диплом хүлээж авсан югаараа ингэж олж харж байсан ба. За Адам Ив хоёр бол тэр бүх хүн төрөлхтөнд үйлчлэх дуудлагатай байсан байхгүй. Тэгээд тэрийг хийж чадаагүй. Иесус харин 2 дахь Адам болж ирээд яг тэр бүх үндэстэнд үйлчлэх тэр дуудлагыг хүлээж аваад хийсэн байгаа. Яг тэгвэл бүх хүнийг тийм ээ Иохан 3:16-д ертөнцийг хайрлсан тул гэж хэлж байгаа тийм ээ. Бүх хүн төрлөختнийг авралт дуудсан байж байгаа. Тэгээд Иесус өөрийнхөө 12 дагалдагчид тухайлбал Петрт дуудлага өгөөд миний сүм чуулганыг байгуул, миний хондийг тижээ өдөрт гэсэн юм дуудлагуудыг өгсөн байгаа тийм ээ. Анх удаа яг үеийнхэнд хүмүүс үеийнхэнд яг байгаа газар тэр үеийнхэнд дуудагдсан юм шүү гэдгийг ингэж хэлж өгсөн байж байгаа. За Адам Ив хоёр хэрэг зөв явсан бол тэр хоёрын хийх юм юу байсан бэ гэвэл зүгээр л гарсан үр хүүхдүүдэд өсгөхөд ингээд зөв амьдарч болно гэдгийг сатаанд л харуулад явах юм байна. Хүн төрлөختнийг байгуулахдаа өөрөөс нь тэрсэлсэн тэр сатаанд бусад бүтээл маань ингэж явж байгаа гэж харуулах зорилгоор л бий болгосон шүү дээ. Тэгээ сатаанд үлгэр жишээ олж явах байсан чинь тэрийг ингээд хийж чадаагүй байж байгаа. Бидний хувьд бол яг Адам Ив хоёрын тэр харуулж чадаагүй зүйлийг бид нар нуус өснө биднээс харуулах зорилготой байгаа. Яг тэр зорилгонд нь бид нар хүрэх. Тийм учраас бид нар яг энэ зорилго дотор сэргээгдэж байгаа. Яг Адам Ив хоёрын тэр зорилго дотор бид нар сэргээгдэж байгаа гэсэн үг тийм ээ. Энэ бол асар том зорилгыг бид нарт Бурхан өгж байгаа гэсэн үг. Тэгэд энэ зорилгыг биелүүлэхдээ бид нарыг яг энэ үед, энэ цаг, энэ газар, энэ чуулганд дуудсан байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээ юунд дуудагдсан юм бэ гэдгийг бид нар ойлгох. Ерөнхийдөө бол бүх аврагдсан хүмүүсийг сайн мэдээний үйлчлэлд дуудсан. Энэ бол бидний ерөнхий дуудлага байж байгаа тийм ээ. Харин хүн болгон тусдаа дуудлагатай гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Колосай 3:15 Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захирав. Үүний тулд та нар нэгэн бие дотор дуудагдсан юм аа. Талархах тун гэж хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар авралыг авахдаа хамгийн түрүүнд биднэрт хэлдэг зүйл бол амар тайван байгаа. Тэр аврагдсан үеийнхэн тэр амар тайвнаар бид нар зүрх сэтгэлээ захируулж явах ёстой.
Тийм хүмүүсийг Бурхан нэгэн бие дотор, сүм чуулган дотор дуудсан байгаа. Тэгээ энэ дотор бид нар талархаж явах хэрэгтэй гэж хэлсэн байна, тийм ээ. За хүн болгон яг өөрсдийнхөө тийм сүртэй надад яг нэг юм төрслөгцсөн л да. Хүн болгон өөрсдөө сүм чуулган гэж бодвол хүн болгон тэр нөгөө дөрвөн байрлал, зориг, түншлэл, хүч чадал гэдэг ингээд дөрвөн суурин дотор байгаа тийм ээ. Одоо надад нэг юм дөрвөн суурь хахад энд отгоод тийм ээ, инкүүст чихрээд гэл ингээд яг тийм дөрвөн суурь. Тэгээ сүм чуулган болж ирэхдээ хүн болгон тэр дөрвөн суурин дээр ингээд зөв ингээд ялтс шиг санагдаж байгаа байхгүй. Тэр ялцууд нь ингээд давхарлаад тэр сүм чуулганы яг байр. Тэгэхээр тэр зөвхт болсон хүн ирээд яг тэр зөвхт дээр нь тийм ээ. А яг дуудагдсан үрээд яг тэр дуудлах дээр нь ингээд байрлах юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Нэг юу гэлээ трансформатор гэлээ задлахад нэг юм хавтгай юм ялцууд ингээд давхарлцсан байдаг чи яг дөрөв те. Яг тийм ялцуудыг надад ингээд харуулсан байхгүй юу? Тэгэхээр бид нар бүгдээр яг тийм сүртэйгээ ингээд давхарлаад юм чуулганд ирсэн нэг дуудагдаад ирсэн яг тийм дүр зураг надад ингээд харагдсан яг энэ ишлэгийг уншиж хахад. Тэгээ бүгдээрээ бид нар тийм зорилгоор энэ сүм чуулган дотор ингээд ирсэн ба. За тэгээд дараа нь ингээд ялтс бүрт тийм ээ бас дуудлагуудыг өгнө гэсэн. Тэгээ бид нар сүм чуулганы хувьд тэр зорилгоо биелүүлэхэд бид нар саад болох юм бол муу сүнсэл байгаа тийм ээ. Муу сүнс биднэрт яаж цагддаг? Бидний урдын явдлыг сануулна, чи хүчгүй, сул дорой, чи хинч биш гэл ингээд янз бүрийн тийм юмдыг биднэрт сануулж өгөөл унах гэж оролддог байгаа тийм ээ. Иохан 10:10-т хэлснээр хулгайч зөвхөн хулгайлан алж сүтгэхээр ирдэг. Тэд биднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн юм аа гэж хэлсэн тийм ээ. Сатан тэр эдэн цэцэрлэгт тэр Еврод давтахтаа бол яг тэр амар тайвны тийм ээ тэр өвчин эмгэггүй эрүүл байдлын тэр зөвхт байдал тэр бүх юмнуудыг яг хулгайлах гэж тэгж хэлсэн байгаа шүү дээ. Тэр шиг яг биднийхийг бас тэгж хулгайлах гэж байдаг байхгүй. Харин Есүс биднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн юм аа гэж хэлж байна. Тэр бид нар яг аврагдсныхаа дараа ботход урд өмнө амьдралдаа итгэж биш байхдаа бид нар яг зориггүй хүмүүс шиг амьдарч ирсэн бид нар ойлгохдаг тийм ээ. Харин одоо бидний зориг Есүсийнхтэй нэгдсэн учраас тэр зориг бол агуу болоод байгаа байхгүй юу? Тэрийг бид нэр яг ойлгох хэрэгтэй. Зөвхөн бидний зориг биш тийм ээ. Тэг агуу Бурхны зоригтой бид нар нэгтчихэд байгаа. Тийм учраас зорилгууд чухал, хүн болгоны дуудлага маш чухал. Бидний тэр дуудлагаар дамжуулаад маш агуу зүйлийг Бурхан хийн гэдэгт бид нар итгэх хэрэгтэй. Бурхны тэр амлалтуудад, гайхамшгуудад бид нар итгэх хэрэгтэй байна. За Эфес 2:1-10 та нар өөрсдийн нүгэл хилэнц дотор өгсөн байв. Та нар урд нь нүгэл хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу идүүгээ дуулуургүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урд нь махан бие болон санаа бодлын хүслүүдэд өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрлөхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрлсан өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо өгсөн байхад Христтэй хамт амьд болгосон юм аа. Та нар нэгүслэр аврагдсан билээ. Биднийг түүнтэй хамт амьлуулж Тэнгэрлэг газарт Христ Иесус дотор түүнтэй хамт суулгасан. Зөвхт байрлалд аваачсан гэж байна тийм ээ. Суулгасан нь Христ Иесус дотор бидэнд хандсан энерглээр өөрийн нэгүслийн хэмжээшгүй баялагийг ирэх үеүүдэд үзүүлэхийн тулд юм аа. Энэ бидний зориг тийм ээ. Учир нь нэгүслэр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш, харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр биш ажээ. Тиймээс хинч өөрөөрөө сайрахгүй болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Иесус дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор
яваасаа гэж урдаас бэлтгэсэн билээ. Тэгэхээр бид нарыг зоригтой байлгахыг Бурхан урдаас бэлтгэсэн байгаа байхгүй юу? Түрүүн дуулал 139 хэлсэн шиг тийм ээ, бид нарыг үр хөврлөө олж амжааг байх. Бид нарыг төрхөөс өмнө Бурхан бид нарыг яаж төрүүлэх үү, тийм ээ? Юунд дуутах уу, ямар байрлалд байх уу, тийм ээ? Хинтээ түншлүүлэх үү, тэр бүх зүйлийг бэлтгэсэн байсан гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Дуудлага ойлгоход энэ бүх зүйл бол маш их чухал зүйл гэдэг, тийм ээ? Сая бид нар 5 дахь өдрийн хичээл дээр Лестер Самралын тухай үзсэн. Бурханд тийм ээ 19 настайдаа сүрийгээр өвдөд өгөх гэжсэн тэр залууг Бурхан босгож ирээд үндэстнүүдэд дуудсан. Тэгээд Англи үйлчлэгт Картер Ховардтай яаж холбосныг бид нэр үзсэн байж байгаа тийм ээ. Тэгээд яг тэр хоёрыг хоёр өөр газар хахад Ховардыг Англид, Самралыг юунд Америкийн өмнөд хэсэгт байж хахад тийм ээ. Яг ижилхэн үгийг өгсөн байгаа тийм ээ. Хамт үйлчлэн тэгээд Ховардад ингэж хэлж ирсэн хүн чамтай хамт дэлхий даяар явах хүн байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр тэрийг аваад 18 сарын дараа Арканзад конференц дээр уулзахад яг тэр үгийг уулзсныхаа дараа Самрал нэгэнгүй хэлсэн байгаа тийм ээ. Тэгээд Ховард тэмдэглээ гараад харахад үг нь зөрөг байхгүй юу. Тэгж дуудсан тэр хоёр хамт. Яг тэр шиг дуудлагуудыг Бурхан өгнө. Хүмүүсээр дамжуулж бид нарт тэр дуудлагуудыг хэлнэ. Үгээрээ дамжуулж хэлнэ, тийм ээ? Үзэгдлүүдээр хэлнэ. Бид нарт олон зүйл байдаг. Бид нарт хэлж өгнө. Бид нар тэр дуудлагаа ойлгохгүй бид нар зорилгоо ойлгохгүй. Бидний итгэлийн амьдрал төвөгтэй явах болно. Тийм ээ? Бид нар үйлчлэлдээ орохгүй бол бидний амьдрал төвөгтэй байх болно. Ойж буугаал явдаг бөмбөг шиг бид нар тэгж явах болно. Өөрөөр яагаад гэвэл энэ зорилго бол бидний итгэлийн амьдралын суурийнх нь нэг тулгуур чулуу байгаа. Матай 7-гийн 24-өөс 27-д тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч альва хүн хадан дээр байшингаа барьсан мэрэгэн хүнтэй зөвлөгдөнө. Бороо орж үер буун салхилж байшинг нүцсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурлагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлддэг альва хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зөвлөгдөнө. Бороо орж үер буун салхилж байшинг нүцсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв. Тэгэхээр яг энэ суур чулуун дээр суурлж чадаагүй байх юм бол бид нар нурхан нь шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр нурах юм бол бид нар дахиад эхнээс нь эхлэх шаардлагатай болно. Тийм ээ. Зарим хүмүүс эхнээс нь эхэлж амжихгүйгээр бүр нурдаг хүмүүс ч байгаа тийм ээ. Тэгэхээр дуудлага ойлгоогүй юм уу? Эсвэл эсрэг нь явсан хүмүүс нурж унсан түүх бол маш олон. Одоо бид нар энэ 5 өдрийн Бурханд үйлчлсэн агуу үйлчлэгчдийн тухай уншихад бүх хүн үйлчлэлтэй үнэнч яваг байгаа тийм. Зарим нь унсан байгаа. Харин өнгөрсөн 5 өдөр бид нар яг босоо явсан үнийн тухай, замаа зөв дуусгасан үнийн тухай. Тэрний өмнө бид нар хэд хэд удаа замаа зөв дуусгаж чадаагүй үнийн тухай. Бид нар бас хүмүүсийн дуудлагыг зөв таньж мэдээд тэрийг нь бас дэмжих хэрэгтэй байдаг тийм ээ. Би энийг бас өмнө нь ярьжсэн баг. Манай багш доктор Лэ миний диссертацийг өдөржсэн багш дандаа тэгж хэлдэг байсан. Пасторууд бол үгийн үйлчлэлийн дуудлагатай. Эндэр дээр Бурхан Иесус яг өөрөө дуудаж гаргадаг. Тэгэхээр тэр хүн тэр гараад тэнд хэлж байгаа үгийн эсрэг хинч юу ч ярих бай. Буруу сургаал зааж исэн ч эсрэг нь юу ч хэлж болохгүй гэж. Пасторуудын эсрэг юм хэлж ерөөсөө болохгүй гэж ингэж бид нарт хэлдэг. Өөрийнх нь сүм дээр ч гэсэн ингээд айлчлаад зочин номлогч нар ирээд
сүм Пентекост сүм тэгээд өөр одоо урсгалын пасторууд ирээд өөр сургаал ярьж байсан ч бид нар зөв сургаалаа мэдэх юм чинь энэ хүн тэр өөрийнхөө сургаалыг л ярьж байгаа гэж бодно. Эсрэг нь юм ярьдаггүй бид нар сонсоод суудаг гэж хэлж байгаа байхгүй. Энэ бол маш чухал зүйл шүү гэдэг. Яагаад гэвэл тэр пасторуудын эсрэг ярьж байгаа биш. Бурхны тосолгооны эсрэг ярьж байгаа. Энэ бол энойнтэн болохоос тийм ээ. Тэр тосолж тавьсан учраас тэрний эсрэг юу ч битгий ярьж байгаараа гэж бид нарт хэлдэг байсан. Тэгэд энэ дэрийн үйлчлэгч бол маш чухал. Тэгээ манай бишоп байхдаа бидний хичээлийн нэг хэсэг болгоод олон пасторуудын номлолыг бид нарт сонсгодог байсан. Тэр чөлөөндөө гарсан пасторуудыг авчирч номлуулдаг байсан баг. Тэгээ тэр пастор чинь маш удаан ярина. Үгээд зөөгөөл нэг удаа нэг пастор нь баг унтчихж байгаа юм шиг болоод тэгээд ариун сүнсэд орж байгаа гэж бид нар мэдчихэл та. Төвчээртэй сонсч бид нар тэгж заадаг байсан. Тэгж бид нарыг пасторуудын хүндлэхийг бид нарт заажсан байхгүй. Тэр пасторыг залуу гэж голж болохгүй, эмэгтэй гэж голж болохгүй, хөгшин гэж голж болохгүй. Яагаад гэвэл Бурхны тосолсон хүмүүс учраас бид нар яг сонсох ёстой. Яг тэр пастор тэр үеийнхэнд үйлчилж байгаа учраас бид нар яг ойлгуулдаг байсан баг. Тэгэд пастор хүмүүсийг чөлөөнд нь гарцсан ч гэсэн номлыг нь хийх ёстой гэд сүм чуулганууд урьж тэр настай пасторуудыг номлуулдаг байгаа. Тэр бол маш чухал. Дуудлагыг нь хамт авч явуулахад тэр түншилдэг хүмүүс нь бол маш чухал дэмжих хэрэгтэй байдаг гэж байна. Иохан 15:16-д ингэж мэд. Та нар намайг сонгоогүй. Харин би та нарыг сонгосон. Та нарыг явж жимс ургуулж та нарын жимс үрд байгаасаа гэсэнтэй би та нарыг томилсон. Ингэснээр миний нэрээр та нар эцгээс юу ч гуйсан тэр та нарт өгөх юм а гэж. Иесус өөрөө хэлж байна тийм ээ. Би та нарыг сонгосон гэж хэлж байгаа юм. Тэгээд би та нарыг томилсон. Тэгээд Иесусийн нэрээр Бурхан Ааваас юу ч гуйсан тэр та нарт өгнө гэж. Энэ бол бүх дуудлагын хүмүүст хамаатай. Энэ маш чухал зүйл. За тэгээд Бурханы өгсөн зорилгыг янз бүрийн арга замаар биелүүлдэг гэдэг. Одоо өчигдөр би энэ харж ирсэн итгэл радиогийн вебсайт дээр энэ зураг гараад ирсэн чи би миний номлолт таарах зураг байна гэдээ аваад ирж байгаа. Энэ зорилгын Бурханы зорилгыг авсан хүмүүс төлөвлөгөө шал өөр замаар явсан баг та нар хараад ойлгож байгаа тийм. Йосеф үндэстэндээ үйлчлэх төлөвлөгөө дуудлага авсан тийм. Тэгээ зүүдэндээ жоохон хүүхд тахтаа авсан шүү дээ тийм ээ. Нөгөө ээж аав нь ах дүүнэр нь тарийн түрүү болцсон өөрт нь ингээ бүх хийж гэнэ гэдэг. Тэгээ тэр дуудлага өөрөө ойлгоогүй хүүхдийн чи очиод ярьсан чи ах дүүнс нь атаархаад гомдоод тийм нөгөөдгөө чинь нүхэнд хаяад юунд 8-нд зараад тийм бүр хүний 8-нд хохирогч болгоцсон шүү дээ тийм. Тэгээд очиод юунд Египтэд зарагдаж боол болоод тэгсэн чинь эзнийхээ юунд авгаад гүтгэгдээд шоронд ороод тэгээд дараа нь Йосеф ойлгоод төлөвлөгөөгөө ойлгоод өөрийнхөө үндэстнийг өсвөлнгөөс аврах тэр байр суурьнд очсон гэдгээ ойлгоод тэр чинь Египтийн ерөнхий сайд болсон гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тэр дуудлагынхаа дагуу явсан гэж байна. Тэгээд тэрний ачаар үндэст нь өсөж том болоод тийм ээ. Тэндээс гарч ирэхэд бэлтгэсэн байдаг. Йошуа Мосег дагаад явдаг байсан нэг залуу хүү байсан тийм ээ. Бусад хүмүүстэн алтан тугал хийгээл юм болж байхад Йошуа бол Мосег дагаад уулынх нь ёроолт хүлээгээл суудаг тийм. 40 хоног Мосе алга болсон. 40 хоног хүлээгээд ганцаараа сууждаг тийм хүүхэд байсан тийм. Тэгэд Йошуа Израильчуудыг тэр цөлөөр дагуулж гарахад хоёр дахь үндэстнийг толгойлох үндэсний удирдагч болгосон баг тийм. Дайчин баатар болгож.
Тэр төлөвлөгөөнд Йосефыг бол арай гайгүй байсан бөгөөд өсөх байдлаар ингэ. Самуэль 6 настайдаа дуудагдсан. Жохон хүүхдтэй дуудлах ч гэж мэдэхгүй. Бурхан дуудаж гэж мэдэхгүй. Евроо Эли рүү гүйж очиад байсан те. Та намайг дуудсан уу хэлэхгүй чичээд. Эли дуудлагын тайлбарлаж өгдөг тийм ээ. Тэгээд Бурханы хэлсэн үгийг хэлээд байна шүү. Хамгийн ихний үг нь амар үг шүү. Элигийн хүүхдийг Бурхан устгах нэгдийг хэлж те. Багшийн хүүхдийг устгах нэгдийг хэлж те. Амар юм хэлүүлчихсэн юм те. Тэгээд Самуэль бол Израилийн тахилч, удирдагч, шүүгч хүн байсан те. Израиль хаантай байхаас өмнөх удирдагч 3 гол үүргийг гүйцэтгэжсэн. Дахиж тийм удирдагч бол төрөөгүй байдаг те. Тэгээ энэ бол яг агсан яг шат маягаар ингэж явж байсан. Ийм удирдагч. Дуудсан тэгж биелжсэн. За Давид бол бүр хэцүү шүү дээ. Хүүхэд багт нь улаан ацартай хончин хүү багт нь дуудчихад тэг хаан болно гэж байж хат нь байхгүй. Нөгөө итгэжсэн одоо хадам аавч таавал хадам аав нь аваачаад алах гал явсан газар нь яваад тэгээд агуу дотор 13 жил хоригдож байгаа шүү дээ. Нөхөнд 13 жил амьдрал гэдэг чинь. Тэгээ уйлал дуулаад амьдрал те. Тэгэл гарч ирээл хаан болцсон явж байгаа л дахиад завхарж унаал те. Тэгэл дахиад босоол гэдэг ингээд тийм тэр дуудахуудаа биелүүлэхэд тэр төлөвлөгөө нь ингээ янз бүрийн зүйлээр тэр хүн өөрөө хэрэг төлөвшнө тэр байдлаар нь явж яана л гэсэн үг болж байна. Тэр төлөвшлийн үе шат ямар байхаас хамаарч байна. Тэгээ ямар ч байсан Бурхан дууддаг яг тэр үед нь үйлчлүүлдэг гэдгийг бид энийг харж байгаа тийм ээ. За Колосай 3:12-аас 17-д тиймээс Бурханаар сонгогдсон ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, инрэл, даруй байдал, дүлгөөн зан, төвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол хэв нэгтийн төгс холбоос юм а. Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархаг түн. Бурхан хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магт дуу, дууллууд хийгээд бүх мэрэгэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ синхруулан Христийн үг та нарын дотор бэлхэн орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг Бурханд талархал өргөн бүгдийн эзэн Есүсийн нэрээр хийх түмж. За энэ бид нар дуудлага яаж сахихыг бид нарт энд зааж өгч байна тийм ээ. За хамгийн түрүүнд бид нар зан чанараа өөрчлөх тухай ярьж байна тийм ээ. Өрөвч зүрх, инрэл, даруй байдал, дүлгөөн зан, төвчээрийг өмс. Энэ бид нарыг зан чанараа өөрчлөхийг хэлж өгч байна. За дараа нь уучил гэж хэлж байна тийм ээ. Нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучлаа. За уучлалын тухай бид нар зөндөө үзсэн, цааш зөндөө ч үзэн. Тэгээ хүмүүсийг бид нар уучлж байгаа. Тэгээ зөндөө уучлах зүйл бас байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхтэй тийм ээ. За дараа нь бие биенээ хайрлах. Бүр хайрыг өмс гэдэг байхгүй. Хайрыг өмс гэдэг бол ерөөсөө сүнс, ариун сүнсийг өмсөлөд. Ариун сүнс бол өөрөө хайр. Тэгээ хайр бид нарыг холбоно гэдэг хэлж байна тийм ээ. Ариун сүнс бид нарыг холбож өгнө. Хайр бол төгс эв нэгдлийн холбоос юм а гэдгийг хэлж өгч байгаа. Тэг хүмүүсийг хэрхэн хайрлахаа мэдэхгүй бол Бурхан бид нарыг яаж хайрласан байна гэдгийг бид нар бодох хэрэгтэй байна. Тэг бид нарыг ямар амтан явж байхад Бурхан дуудаад бид нарыг аварчваа гэдгийг бид нар бодох хэрэгтэй байна. Тэр бол Бурханы хайр гэж. За дараа нь амар тайван, Христийн амар тайван захируулах. Бүх юмыг амар тайвнаар хийх. Бид нар бүх юмыг хийхдээ яагаад залбирдаг вэ? Христийн амар тайван дотор орж байгаад хийхин тулд залбирдаг байж байгаа тийм ээ. Энэ маш чухал зүйл байна. За дараа нь талархах хэрэгтэй бид нар. Тэгээ талархах түн гэдэг бид нарт бүх тушаацсан байж байгаа. Бүх зүйлийг дандаа талархаж хийн. Талархалтайгаар
талархахгүй хийвэл бид нар юунд ордыг бид нар зөндөө үтсэн тий. За дараа нь магтана. Бид нар бүх зүйлээр эзнийг магтах ёстой. Тэр дундаа бид нар магтан дуу, сүнслэг дуугаар магтана. Тэгээ энэ бол маш чухал бүр энд хэлсэн байж байгаа. Бидний дуудлагатай холбоотой байх нь шүү дээ. За мэрэгэн ухаанаар бие биетэй заана. Бид нар биеиндээ зөвлөгөө өгөх. Бид нар олон удаа харсан хүмүүс биеиндээ зөвлөгөө өгч байгаа. Бурхны мэрэгэн ухаанаар заагдаггүй. Заримдаа шууд амьдралынхаа туршлагаас яриад байдаг байхгүй. Бидний амьдралын туршлага тийм чухал биш ээ. Харин Бурхны мэрэгэн ухаан илүү чухлаа, тийм ээ. За бие биеэ синхруулан Христийн үг та нарын дотор бэрхэн орш болтугай. Үгэнд суралцнаа бид нар, тийм ээ. Үгэнд байнга суралцах хэрэгтэй, тийм ээ. Библи судалтаа оролцсноо, номлолоо сонсноо, өглөө бид нар Библийг уншнаа. Энэ зүйлүүд бол маш чухал байгаа, тийм. За тэгээ бүх зүйлийг Христийн нэрээр үйлдэнэ. Хийж байгаа зүйл маань та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн гэж байгаа, тийм ээ. Эцэг бурханд талархал өргөн бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийгдэн. Дуудлагатайгаа холбоотой бүх зүйлүүдийг яаж хийхийг энэ дунд бол хэлээд өгсөн байж байгаа. Тэгээ бид нар хийдэг, тийм ээ, залбираад хийдэг, магтаад хийдэг байж байгаа, талархаад хийдэг. Бид нар тэгээ энэ нэгнээс аль нэгийг мартсан байхад эзэн сануулдаг байгаа, тийм. Ёо 2-7 хоногийн өмнө лөө 3-7 хоногийн өмнө ч нөө миний хоолны үйлчлэлтэй өдөр байсан. Тэгээ сүүлчийн магтан дуун дээр би ингээд эзнийг гараа өргөөл магтчихсэн чинь гинт одоо ингээд энэ дараа нөө ширээгээ засах юм биш. Тэгээд шууд тэр цагаан ширээ нүдэнд орж ирээд тэр цагаан ширээ гаргаж тавин байна гэж тэгжсэн чи гинт нэг гар гарч ирэл миний туханаас миний гарыг нэг аюу өндөр өргөсөн байхгүй юу? Яг ингэж өргөсөн, яг нэг юм гар гарч ирсэн. Тэгсэн чи би амар гимшэл яа магтаал дээр төвлөрхийн оронд би дараагийнхаа үйлчлэлийг ингэж бодоод явцдаг. Бурхан яг миний гарыг ингэж өргөөлсөн. Тэгээд би яг магтаалаа яаж тасчаад гимшээд тэгээ намайг суусан ч гэсэн миний гарыг тавихгүйсэн баг. Гараа өргөөл миний ард суудсан бас анзаарсан. Суучаад яг миний гар юм байдалтай байгаа гэсэн. Тэгээд би энэ магтаалын үйлчлэл бол магтаалын үйлчлэл. Тэгээ магтаж байгаа бол магтаал дотор байх хэрэгтэй, тий. Хоолны үйлчлэл дараа нь, тий. Би шууд дараагийнхаа амир ингээд ороод бодсон байсан. Тэгээ гимшээ залбираад эргээд харсан чинь надтай надгүй баяраа босоод тэр ширээг тавьчихсан байхгүй юу. Тэгээ бурхан яг бидний дуудлагыг үйлчлэлийг ингээд цаг тухайд сануулдаг байгаа шүү. Тэгээ бид нар өөрсдөө л хийх ёстой юм аа. Тухайн үед нь хийх юм аа, яг хийх хэрэгтэй. За Яков 3:14-18. Харин хэрв та нар зүрхэндээ хорсон хатаархал ба хуваа хичээсэн зоригтой бол бүү бардам. Үнний эсрэг худал буяар. Энэ мэрэгэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш. Харин газрын төрлөхийг бөгөөд чөтгөрөх юм. Учир нь хаана хатаархал ба хуваа хичээсэн зориг оршиж байна. Тэнд замбраагүй байдал болоод аливаа бузар юм байдаг. Харин дээрээс ирч мэрэгэн ухаан нэгт ариун, тэгээд амар тайван, ээлдэг, улс ууртай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн ялгуурлагдаггүй, хоёр нүур гаргадаггүй аж. Үр жимсэн зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм аа. Тэгэхээр энэ амар тайван гэж үг маш их гараад байна. Бид нар үйлчлж явахдаа маш амар тайван. Тэ. Хэрэв амар тайван биш байх юм бол яадаг вэхээр тэр үйлчлэлийн зорилго бол эзнээс биш байна. Бидний зүрхэнд байгаа хатаархал, хорсол, хуваа хичээсэн зорилгоос байна гэж бид нар ойлгох. Тэр нь бол газрын, тийм ээ, эсвэл төрөлхийг бидний нөгөө төрөлхийн мөн чанаас гарч байгаа, эсвэл чөтгөрөх мус байсных. 3 өөр газраас байгаа. Харин Бурханых бол ариун, амар тайван, ээлдэг, улс ууртай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн
ялгарлгүй хоёр нур гаргадаггүй байж. Заримдаа ингээл үйлчлэл хийх гээл би өндөө уурлаад бачимдаал ингээл тэр бол зориг хинээс байна гэдгийг ойлгох хэрэгтэй тийм. Хэрвээ эзнээс болвол бид нар амар тайван дотор хийн. Хин нэг мань алдаа гаргаж болно, хин нэг юм мартсан байж болно. Тийм. Гэхдээ тэр сайн юмыг бурхан муу юмыг бурхан сайнаар эргүүлдэг тийм ээ. Өөрийнхөө зорилгын дагуу дуудагдсан хүмүүст гэж хэлсэн байдаг шүү дээ тийм ээ. Тийм учраас бид нар тэр хин нэгэн алдаа гаргасныхаа төлөө бид нар тэр хүн дуурлах хэрэггүй, алдаа гаргачлаа гэдэг тэр хүн бачимдах бас шаардлага байхгүй тийм ээ. Тэгээ бид нар харин энийг бол сүүлийн үед маш их сураад байгаа. Тэгэхээр шин зорилго, дуудлага, бэлгүүдээ тэр бид нар таньж мэдэх хэрэгтэй. Харин тэр таньж мэдхэд зарим үед бол хугацаа ордог. Зарим хүн бол шууд таньж мэддэг байгаа тийм ээ. Тэгэхээр хэр хугацаанд таньж мэдэх вэ гэдэг нь бол яг тэр хувь хүнд өөрөөс нь шалтгаална. Тэгээ таньж мэдчихэд бас шийдвэр гаргах хэрэгтэй юм. Би энэ дуудлагыг хүлээж авч байна. Энэ дуудлагын дагуу үйлчлэнэ гэсэн шийдвэрээс өөрсдөө гаргах хэрэгтэй. Тэр шийдвэрээ гаргахгүй бол бурхан хүчээр тэр дуудлага дээр тавихгүй. Тэр бол маш чухал зүйл байна. За Йошуа 24:15 гэж байна. Хэрвээ эзэнд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал хэнд үйлчлэх нь вэ гэдгээ өнөөдөр өөрсдөө сонго. Тухайлбал Ефрат мөрний цаана эцэг дээдсийнхэн үйлчлж байсан бурхад дөө. Эсвэл нутаглаж буй газрынхаа амуурчуудын бурхадад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид эзэнд үйлчлэнэ гэлээ. Йошуа тэр хоёр дахь үеийнхэнд үйлчлэх гэж байгаа. Одоо дээд үеийнх нь байхгүй болсон. Дээд үеийнх нь бурхан тэглэсээр байгаа бүгдээрээ өгсөн шүү дээ тийм ээ. Тэгээ хоёр дахь үеийнхнээ Йошуа босох гэж байгаа. Мосе байхгүй тийм ээ. Тэгээ Йошуа өөрийнхөө шигээр босох хэрэгтэй болж байгаа тийм ээ. Тэгэхэд яах вэ гэхээр нөгөө өөр дахил шүтүүлэхгүй тулд биднэрт одоо эцсийн үгийг хэлж өгч байгаа. Йошуагаар дамжуулаад тэр хүмүүст бурхны дуудлага очиж байгаа гэсэн. Та нар эцэг дээдсийнхээ үйлчлж байсан тэр бурхтад үйлчлэх гээд байна уу тийм ээ? Одоо тэр өгцөн эцэг дээдсийнхээ бурхтад үйлчлэх гээд байна уу? Эсвэл одоо энэ ирж байгаа газрынхаа тэр хуурамч шүтээнүүдэд үйлчлэх гээд байна уу? Сонго. Би бол харин эзэн бурхнаа өөрийнхөө гэр бүлтэй сонгож байна. Би яг үйлчлж байна гэж хэлсэн баг. Тэгжээж дараа тэр үеийнхэн Йошуаг дагсан баг. Йошуа шийдвэрээ гаргаж иж дагсан баг. За яг энэ шиг дуудлага авсан хүмүүс шийдвэрээ гаргахад тэр хүмүүсийг хүмүүс дагдаг болж байгаа тийм ээ. Бүх сүм чуулганууд тийм байдлаар үүсэж бий болсон байж. Тэгээд зорилгыг дуудлагыг хүлээж аваад ийм зорилготой юм байна гэж ойлгохдоо ерөөсөө айх хэрэггүй, шийдвэр гаргахтаа ч айх хэрэггүй. Ягдвал энэ бол бурхантай хамт Иесусийн дотор хийгдэнэ. Тийм ээ. Тэр бусад саад болоод байгаа зүйлүүд бол айцсал өгөх гээд байгаа шүү дээ. Бурхан биднэрт бол амлалт өгсөн байгаа учраас тэр амлалтыг бариад бид нар заа гэж хэлэх ёстой. Тэгээ бурхан биднэрт тэр дуудлагыг өгөхдөө бид нарыг яг Адам, Ив хоёр анхны суурин дээр ямар байсан тэр суурин дээр авч сэргээхийн тулд өгж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Яг бол энэ дуудлагын дагуу бид нарыг үйлчлүүлэхдээ тэр төлөвлөгөөний дундуур явуулахдаа бид нарыг эдгээгээд чөлөөлөөд аваад явдаг байна. Цэвэрлээд тийм ээ. Бид нар чинь нэг юм шалбагт унтсан шавар шавхаанд дутагдсан юм байна шүү дээ. Тэр шавар шавхаанаас гаргаад угаагаад сэгсрээд авах гээд байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тэрийг бид нар ойлгох хэрэгтэй. За эзэн юу гэж амласан юм бэ гэхээр Исая 43-ын 1-3
Бүү айхтун. Учир нь би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол минийх. Нэрээр чинь дуудсан гэж байгаа байхгүй юу? Чамайг ус гатлахад би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живхгүй. Гал дундуур явсан чи түлэгдэхгүй. Дүлгэн ч чамайг шатаахгүй. Учир нь би бол чиний бурхан эзэн, Израилийн ариун нэгэн бөгөөд чиний аврагч мөн гэж. Ийм амлалт байгаа учраас бид нар дуудлага хүлээж аваад айж чичирдах хэрэггүй, тийм ээ? Харин талархаад хүлээн авах хэрэгтэй. Бид нар хэрэг дуудлагаа зөв хүлээж авсан бол бид нар маш их тааламжтайгаар, тийм ээ, enjoy хийж үйлчлэн. Тэгээ тэндээс сүнслэг үр жимсүүд гараад ирнэ, тийм ээ. Сүнслэг үр жимс нь гарч наад зах нь хүмүүс ирээд юу гэхээр таны үйлчлэлд баярлалаа, тийм ээ. Таны гэрчлэлээс юм бид нар олж мэдчих авсан. Тэгж залбирсанд чинь талархлаа. Энэ чинь дандаа сүнслэг үр жимсүүд байхгүй юу? Таны заасан үгнээс чинь тийм ойлгож авсан. Энэ сүнслэг үр жимс гэж харагдаж байгаа байхгүй юу? Хэрвээ дуудлагаасаа тааламж авч чадахгүй яах. Дуудсан юм чинь гэдэг яг үйлчилж байгаа юм, тийм ээ. Гэтэ тааламж авч чадахгүй. Тэгсэн мөртлөө үйлчлэлээр чинь бас сүнслэг үр жимс гараад хүмүүст хүрээд байна, тийм ээ. Тийм байх юм бол та тэр дуудлага зөвл ажил болгоцсон байгаа гэсэн үг, тийм. Job таны ажил болоод төрсөн баг. Дуудлага ш, тийм ээ, яг ажил болсон. Хэрвээ дуудлагаасаа тааламж аваад сайхан тааламжтай үйлчлэлтэй мөртлөө сүнслэг үр жимс харагдахгүй байх юм бол таны тэр дуудлагаараа хийж байгаа зүйл чинь зөвхөн таны хобби болгоод хувирсан гэсэн үг. Та хоббигоор л хийж байгаа. Танд сайхан болохоор та хийгээд байгаа. Гэтэ үр жимс гарахгүй байна гэсэн үг, тийм ээ. Тэгэхээр бид нар энэ дуудлага ба зорилгынхаа дагуу үйлчлэхэд бид нарт эрмэлзэл хэрэгтэй байгаа байхгүй юу? Пашн хэрэгтэй, тийм ээ. Тэмүүлэл, эрмэлзэл, тэмүүлэл бид нар энэ үйлчлэлээ их баяртайгаар хийдэг, тийм ээ. Энэ одоо за өнөөдөр яаж үйлчлэнэ гэж бодож ирэх. За өнөөдрийн үйлчлэл эзэн надтай хамт байна гэж бодож ирэх. Тэр үйлчлэл, тэр пашн хэрэгтэй байхгүй юу? Тэгээ таныг өнөөдөр маргааш та аваад явдаг тийм пашн гэдэг бол тэмүүлэл байхгүй юу? Үйлчлэх гэдэг тэмүүлдэг байна. Хоёрдугаарт нь эндээ сүнслэг үр жимс гарна гэсэн, тийм ээ. Үр ашигтай профит нь бол сүнслэг үр жимс тэр зөв өрөөд гарна гэсэн ийм зөв ойлголтууд байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр нийлжиж та тэр дуудлагынхаа ажлыг бол зөв хийнэ л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар маш олон юмд дуудагцсан хүмүүс дуудагцсан тэр дуудлагаараа үйлчилж байгаа. Тэгээ бүгдээрээ тэр дуудлагынхаа дагуу эрмэлзэл, тэмүүлзэлтэй, үр жимстэй үйлчлэх болтугай гэж ерөөё. За эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Эзэн та хүн нэг бүрийг дуудсан. Тэр тодорхой дуудлагуудаа та хүн нэг бүрт ойлгуулж өгөөрэй гэж залбирч байна эзэн. Яг энэ үедээ бид нар үйлчлэхэд дараагийн үеуд бидний үйлчлсэн тэр үйлчлүүдээр таны үйлсийг магтаж алдаршуулах болтугай гэж бид нар ерөн залбирч байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Эзний үсэл чуулганаас та олон үеүүдэд үйлчлэгчдийг босгож ирээрэй гэж залбирч байна эзэн. Олон үндэстнүүдэд үйлчлэгчдийг та босгож ирээч гэж залбирч байна эзэн. Өөрсдөө тэд бүүг болох болтугай. Хөгшин гэж бүүг бол, залуу гэж бүүг бол, хэл мэдэхгүй гэж бүүг бол эзэн. Шин итгэгч гэж бүүг бол яг тэгвэл та сонгосон учраас, тантай алхах учраас, та яг цагт нь үгийг аманд нь хийж өгөх учраас, та хүсэл тэмүүллийг өгсөн учраас, үр жимс нь таних учраас та тэр хүмүүсийг үнэхээр босгож дуудаж өгөөрэй гэж залбирч байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Бидний өмнө алхсан хүмүүсийн төлөө
талархан залбирч байна. Бид нартай хамт болох байгаа энэ үеийнхний төлөө талархан залбирч байна. Бидний дараа босож ирэх үеийнхний төлөөч талархан залбирч байна. Та бүх үеүүдээр дамжиж өөрийнхөө алдрыг тунхаглаарай. Өөрийнхөө үлсийг алдаршуулаарай гэж эзэн Есүс Христийн нэрээр өрөөн залбирч байна. Аамен.